Yeah. Үсэх нь хэд орчим pip нэг 52 pip өсөөд тэнцэнэ одоо ямархуу зан характертай байх нь харъя. Ямарч нэг богино хугацаанд ийм өсөлт дурдсан байгаа юм. За яагаад ингээд энэ шууд үргэлжлүүлж унахгүй дээшээ ингээд яг одоо ингээд өсөх вэ гэж харуулж байгаа. За энэ юун дээр M15 дээр ийм view pattern үссэн. Дээшээ задардаг pattern үсчихсэн. За тэгээд volume нэлээд өндөр ногоо орж ирж байна. За дахиад цааш нь задлаад бүр 1 минут руу тавиад харах юм бол энэ ч бас нэг юу үсэж явж байгаа зү. Энэ паттерн дотор дахиад ийм жижигхэн дээшээ заддаг паттерн үүсээд тэгээд дээшээ ингээд явж байна. За энэ 1 минут дээр энэ үүссэн байгаа нэг 3 тааз байгаа шүү дээ. Энийгээ дээш нь сэтэлнэ гэж харж байгаа. Дээшээ сэтлээд гисэн үү? Энэ ойлгомжтой байгаа зү. За тэгээд стил энэ ингэж унаад энэ Яролын бол одоохондоо тооцож чадахгүй байна. За ямар ч гэсэн нэг хамгийн сүүлийн уналтын өсөлтийн Яролыг ирж шалах нь бараг шалахгүй тэгээ буцаа явчих магадaltaй гэж харж байна. За юм маань яваал байна. Үлээ таамаг гаргаснаас хойш 17 pip бүтэлсэн байна. За одоо хэвлээ харъя л да 1 минут дээр. Энийг бол дээш нь сэтэлнэ гэж байгаа шүү дээ. За яагаад сэтэлнэ гэж харж байгаа юм? Уг нь бол энэ ч ирээд ингээ буцсан шүү дээ. За яг энэ ч ирээд нэг баг зэргийн тэгээд маяглах бах. Баг зэргийн маяглаж байгаа л тэгэл дээш гараад ирэх бах та. Яа биткойн. За биткойн хэдүүлээ сүүлд юу хийгээд волюм салоно дээр волюм харж дээшээ таамаг гаргачаад тэгээ биткойн дээр яг өсөөд буцаад нэг сувгийн тааз хүрээд унах таамаг гаргаж ийсэн. За тэгээ яг тэр таазан дээр ирэхэд одоо жижиг цагууд дээр ч тэр дунд цагууд дээр ч тэр ямар ч тийм шорт орох нөхцөл бол харагдахгүйсэн. За энэ дээр ямар нэг арилжаа хийгээгүй. За энэ өсөлт биткойн өсөлтийг одоо хаана ирээд завсарлах болов нэг бол тэр чигтээ ингээ өсөө явах юм болов гэдэг таамагуд хийдүүлээ гаргацгаая. За эхний чарт энэ чарт daily чарт 1 цагийн чарт 15 минутын чарт 1 минутын чарт. За яагаад 1 минут 15 минут эдрийг оруулж байгаа гэхээр яг одоо арилжаанд орох нөхцөл боломжууд байна уу? Байвал хамтдаа арилжцгаая гэдэг югаараа 1 минутыг оруулаад ирсэн шүү. 1 минутыг зум аут хийчихэр эн чинь 15 минут 5 минут хангалттай тэдний утгыг илэрхийлждэг гэсэн. За эхлээд үлээ биткойн дээр том цаг дээр харъя. За ямар ч гэсэн яг энэ шиг энэ хоёр лаа шиг энэ гурван лаа шиг ийм том хөдөлгөөн баг орж ирэхгүй байх магадaltaй. За хэдүүлээ би нэг та тэдэд нэг индикатор санал болгоё. За хэдүүлээ ингэж хараад идэв шүү дээ волюмыг. Урдны вебинар дээр би волюмыг хэрхэн ашиглах вэ гэд нэлээд одоо дэлгэрэнгүйгээр тайлбарлаж өгсөн. За тэр юун дээр суусан хүмүүс бол вебинарт байсан хүмүүс бол
Мэдчихэж байгаа тий. За хэдүүлээ тэнгуут дахиад өнөөдөр жоохон задлаад үзье заа юм. Тэнгүүтээ яг бодит юм дээрээ таамагуудаа гаргая. За таамагуудаа би бол айл болох нэг таадад зааж исэн. Тэгээ өөр бас арилжааны юунууд дээр одоо туршлагаасаа үндэслээд яг одоо ойрын нэг 10 20 минут, ойрын хэдэн цагийн таамагуудыг гаргаж өгнө гэсэн үг. За дагаж арилжаа гэдээ алдах юм бол өөр чинь олох юм бол одоо тэгээд одоо хамаагүй аль аль нь ч надад юусэн хамаагүй. За биткойн дээр яг ингээ иймэрхүү юмнууд гарахгүй хаа. За тэнгуүтэй хэдүүлээ волюмыг задлж үзнэ. За ингээд идэж штэ волюм чинь. Нэг гоо ингээ дээшээ ингээд ногоон гарч ирлээ. За энэ ингээ ногоон хаагдах нь уу гэж сүүлийн мөчөд улаан болцдог тохиолдол зөндөө байгаад идэг. За тэнгуү тэр чинь нэг авж байгаа зарж байгаа хоёр тал чинь хоёлаа тэнцэж гинэ гэсэн үг аахгүй. Энд чинь тэгээд нэх их юу илэрхийлэхгүй гэсэн үг. Одоо тийм сигнал өгч чадахгүй гэсэн үг. Тэгэхээр ингэж одоо волюм ногоор одоо эднэртэр чинь дандаа биткойныг авч ийсэн биз шүү дээ. Ерөн сүүлийн хэд хоног бол дандаа л авч ийсэн. За энэ чэнэс харин авсан гарууд нэг ашиг аваад тодорхой хэмжээгээр гараад дараа нь дахиж энэ чэнэс хүчтэй буцааж авч эхэлж ийсэн. За нэг зүйлийг дахин хэлж сануулж байгаа. Зарах хүн цөөхөн байна, авах хүн их байна. Тэгээд энэ ногоон кандилууд их гарч ийн. Энэ одоо дээшээ таамагуудыг илүү баталж өгч байгаа гэсэн үг. Ер нь масс бол авах сонирхолтой байна. Их байна гэсэн үг. За түрүүнийхээ дахиад өргөжлүүлье. Тэнгүүтээ ямар сигналууд маш хүчтэй вэ? Одоо волюм дээр үндэслээд арилжаанд орч байгаа бол зэм нэг гой ногоон урт волюм гараад ирлээ. Тэгээд яг хаагдах нь үлээж идэл гинт одоо юу болцдог? Улаан болцдог. За би тэрийг тайлбарлая. Ягаад? Ягаад тэгэхээр нөгөө авч зарж байгаад хоёр тал чинь тэнцээд ирж байгаа гэсэн үг. За ямар тохиолдолд энэ нь хүчтэй юу байдаг гэхээр зарж байгаа нь сул энийг айлангуурь сонгосон. За нэгүрэл явахаас энэ волюмын зарж байгаа тал нь одоо багна нь намхан. Тэгээд энэ өндөр байх юм бол энэ одоо цаашид өсөх магадaltaйг илэрхийлж өгч байгаа гэсэн үг. Тэр энэ хоёрыг хоёлаа энэ хоёрын одоо юу нь волюм нь өндөр байгаад идэг. Тэгтээ цаа талдаа бас ийм юу болоод идэг. Цаа талдаа бас нэг ийм зүйл болоод идэг. За тэгтээ хазар Trading View гэж нэг агуу платформ байна. Одоо шинжилгээ хийдэг. Энэ маань энийг ялгаад өгчдөг. За би ялгаж өгдөг индикаторыг доор гаргаад ирсэн байна. BSP гэдэг энэ индикатор байгаа. Энд чи ингээд та хараарай. Яг миний саяны тайлбарлаж өгсөн юм чи энэ чад ингээд тод харагдаж байна. За сүүлийн биткойн сүүлийн хэд хоног дотоо өсөлттэй байсны гол шалтгаан нь зарах хүмүүс ийм цөөхөн байжээ. Тэгээ авах хүмүүс нь үнэхээр өндөр байсан юм байна. Шеэрлэд хөө орхоо үлчин гарчих юм. За шеэрлэрээ. Шеэрлээд өгөрөө. Дэлгэж шеэрлэмээр яваа. За саяны дамж чухал юм тайлбарласан шүү дээ. Сайн яаж авсан уу? Ойлгож авсан уу? Тэгээд одоо би яг хэлэхгүй байлаа. энэ заасныгаа яг одоо таам гаргаж үзүүлнэ. Хэдүүлээ дэлгэцээ ингээ энэ хайр олон хуваагдаад таад төвөгтэй ах шүү. Ингээд буцаад нэг дээр нь тавьчих. Одоо хэдүүлээ нэг long буюу buy post-ны талаар ярилцж байгаа шүү. Сул хүчин сул энэ
Энэ маш сайн. За яг энэ жишээн дээрээс ахгуулаад хэдүүлээ одоо таамагуудаа гаргаж явнаа. За. Одоо юу болоод байгаа юм биткойн дээр? Хүмүүс юу н аваад байгаа мó, зараад байгаа мó? Ягаад байгаа юм? Харцгаая. За хэдүүлээ бас юм уунуудаа зурнаа. За энэ жишээ сэтлээ гарцсан. За одоо өнөөдөр бол ингээд авах зархууд нь баг тэнцэж байна. За хэдүүлээ тэр тэнцэж байгааг нь харъя. Нөгөө индикатор гаргаж ирлээ. Энэ юунууд нь авч байгаа зарж байгаа тал нь арай их. $26,000 биткойн зарсан бол 35,000 биткойн авсан байна. Өнөөдөр яг одоогийн байдлаар. Гэхдээ энэ зөвхөн Binance-ийг илтгэж байгаа шүү. Зөвхөн Binance бусад бирж дээр ямар байгааг нь мэддэхгүй. Одоо харж болно л доо. Гэхдээ тэгээд ер нь энэ хамгийн том волюмтай Binance юм чинь энэвээрээ одоо нэлийн баримж авчвал дээр гэсэн. За тэрнээс өмнөх өдрүүдэд бол ерөөсөө 116,000 биткойн аваад дөнгөж 21,000-ыг л зарж исэн юм байна. За 220,000 биткойн аваад дөнгөж 49,000-ыг зарж исэн байна. За тийм болохоор энэ өсөлтүүд хүчтэй явжээ. За энэчнээс нөгөө нэг авсан гарууд чинь баг зэрэг зарж орж ирээд сар унжгаад. Тэгэхэд энэ чи хэд хоногийн өмнө юм? 4 хоногийн өмнө 132,000 биткойн авч 81,000 биткойн заржээ. За өнөөдрийн байдлаар ийм. За энэ ч тэгээд юу гэлтэж өнөөдөр ингээд юу гэлтэж ийн гэхээр ер нь авч байгаа зарж байгаа тал одоо сулхан байна. Тэгээд бас энэ волюмын урдны вебинар дээр тайлбарлаж волюм ер нь алга болоод ирж байгаа. Тэгэхээр хүч нь ер нь ингээд саарж байна гэсэн үг. За өсөлтийн хүчин саарж байгаа юм бол түл одоо унах юм уу? Нэг бол ингэж рейнжилж хагаад буцаад өсөх юм уу гэдгийг хэдүүлээ цагуудаа жижиг рүү оруулж хагаад. Хамгланаа. За. Сүүлийн юун дээр волюм ер нь зарж байгаа тал нь их вэ шүү. Зарж байгаа тал нь хамаагүй их байна. За энэ дээр бол нэлээд өндөр зарж орж ирж. За урдны энэ юугаа харах юм бол энэ өсөлтүүд эднэрийг харах юм бол ер нь зарж байгаа багнууд нэлээд өндөр. За тэгэхээр ер нь энэ ч нэг паттерн үүсэх нэ. За тэр нь тодорхой боллоо. За дахиад цагаа жижигрүүл. Ямар хуу царайтай ямар хуу паттерн үүсэх гэдэг байгаа харъя. За энэ дээр бол шууд рейнж явнаа гэдгийг хэлтгэж байна. За тэгээд энэ рейнж маань ингээд явж байна. За энэ рейнж гэдэг чинь өсөлтийн дунд хүчин саарж байна гэдэг чинь рейнж юу орж ирнэ гэсэн үг шүү дээ. Паттерн. За хэдүүлээ D15 дээр тавьж хагаад. Ямар учиртай юм болох гэдэг гэдгийг харъя. За энүүний ёроол тодорхойгүй байна. Алийн завмаар энэ бүр ингэчээр ийм том. Одоохонд энийг ингээ орхичих. Тэр доовны тэмдэглэл орхичих. За ямар ч ийм тааз үүсэж чинь. За энүүнийхэн хэлбэр дүрсийг нь харахаар дээшээ задардаг паттерн үүсгэнэ. За тэгвэл энэ дөнгөж ихний impulse correction impulse дөнгөж ихний юу. За доотл нь нэг дор хаяж нэг иймэрхүү байж чинь нэг юм паттерн болно шүү дээ. За энийг нь яг одоохондоо шууд ингээд тэд ойн гэж яах хэцүү. Яг бол ёроол нь ч тодорхойгүй байна. За тааз нь бол нэг баримжаа орчжээ. Дээшээ задардаг паттерн байна шүү. За тэгвэл энэ дээрээс ингээ харъя. Ингээ харсан чи яаж юм? Доошоо. Ийм паттерн дотор орж ирээд дээшээ гэх юм болов. За тэгвэл одоо ингээд хэдүүлээ цаашаа үргэлжлүүлээд унахаар там гаргачлаа штэ. Биткойныг хөөж явсаар агаад. Тэгээ ийм 15 дээр ойрын хідэн цаг унах нэ. За тэгвэл энийг хэдүүлээ харъя. Волюм харъя. Паттерн дээр бол ингээд шинжилгээ хийжлээ. Волюмаа харах юм бол 'унахааргүй волюм одоохондоо ингээ харах юм бол ингээд рейнж рүү нэг иймэрхүү хөдөлгөөн энэ одоо энэ үүсэж байгаа нэг юмыг бол ингээд юуч болгоо хийчих юм байна.
За тэгэхээр одоо эн чинь юугаар ингээд жоо ойлгомжгүй шүү дээ. Рейнж явж байгаа, волюм нь алгалж байгаа. Аль нь илүү давангаа болохыг хүлээн гэсэн үг. За хэдүүлээ хүлээ одоо юунд яарах вэ? Хүлээж агаад хамгаа гарна. Суух холондоо одоо арилжаа хийх гээд компьютер дээр суух холгондоо ойлгомжгүй байвал ингээд хүлээхэр юу байвал хүлээчих. Заавал нэг зүг рүү там гаргах гад заавал нэг тал руугаа арилжаа хийх гээд байгаалгүй шир суух холгондоо ямар нэг арилжаа хийх ёстой гэж боддог бол маш буруу. Харин одоохондоо биткойн дээр юу алга? За таамаг бол нэг унж орж ирэх юм байна. Гэ волюм бол үгүй ээ. Жохон байжи. Скодина. Одоо сүүлийн 3 волюм юу байгаад идэг. Одоо рейнж одоо унахгүй зөв ингээд рейнжлээд яаж авахыг илтгэж байна гэсэн үг. Байдуулаа биткойноо хүлээж авах хоорондоо индексүүдийг харнаа. Сүүлийн вебинар дээр би нэг ярьж ирсэн да. Энэ ингээд дээшээ сэтэрнэ гэд. Сэтэрж ингэж судлаа орж ингэж жагаа тэгээд ингээд унах баха гэд. За энэ таамага бас ингээд хэвэр үлдээ чи. Одоо энэ дээр нэрхээр нь ингээд шортлж болохгүй гэд нэлээд тайлбарлаж өгсөн шүү дээ. Энд чи угаасаа нэг зөндөө олон юм төгс авцсан юм чинь дахиад ирэхээр айгүй бол хүмүүс тэр энэ дээр алдаад идэх юм. Тэгэхээр ер нь ажиллаад барыг дуусчихжээ. Дараагийнх нь бол сэтгэлнэ. Эренгүүтээ унахгүй нэ гэж одоо бол плейд ороод ирсэн. За энэ таамгаа бол хэврэлдэн. За тэгвэл одоо энэ дээшээ хэр явахын хэдүүлээ баримжаалъя тий. За томор нь ханаа. Саяхан томор нь харъя шүү. За энэ дэр волюм нэх амар юу алга. Дээрч шууд баримжаарч гарч маллага. За айгүй ихээр яагаад итэг аваад bypass нэгэл байгаа юм байна. Жижиг цагууд дээр бол баг яг одоо шууд ингээд bypass нэ гэдэг сигналуудаа энэ ч эргэлзээ тээ. За бас хүлээн. Энэ маань яд ч ингэж явж байгаад нэг юу болъё гэлтэй. Ийм ойлгомжтой паттерн болоодохыг. Яг одоо шууд ингээд хамтдаа хараад манаа цуучаар юу байна? Ямар юустыг хараад тах. Гэмхтэй алта харцсан уу юу? Кейбордоос алдсан ч. За тийм тий. Зүгээр байна уу? Энэ түрүүний миний зурсан ямар юустын тамаг ячва. Түрүүн pound USD дээр. Pound USD лөө. Гайхалтай.
Йоо, нийт бүр ямар амар хэцүү юм бэ? Гацаад Миний тах юм. интернет л жоохон тавлаад тах шиг байна. Хөдөлгөөн сайн байгаа даа хэдүүл яг Biore юустай юунуудаа сайн яйдуу. Үг явчдуу. За 1 минут юу харагдаж байна уу? Чарт нэр нь ингэчээр ямар хуу байна? Хэцүү нөө. Давгүй л байна. Зүгээрээ. За. Сүүлийн 15 минут тэр сайхан хоёр юу гараад ирсэн. Энэ хоёр бол амар гоё юу шүү. Одоо жишээ шүү. Волюм бага нь өндөр, дараагийнх нь бүр өндөр. Тэгээд урдныхын лаанаас одоо хаалт нь хамаагүй дээр хаагдсан. За тэгээ паттерн задарсан. Тэгээд түрүүн хэдүүлээ нэг яг энэ тамыг гаргасан шүү дээ. 1 минут дээр. За ер нь одоо ингээд уналтан зогсоод дээш өсөж эхэлнэ гэ. За одоо эхний өсөж эхлэх таамаг нь биелсэн байна. Одоо хоёр дахь таамаг нь энийг дээш нь задлана. Сэтэлнэ гэдэг таамаг. За хэдүүлээ тэрийг хүлээе. Харъя. Мах. Тэр нөө 15 минутын чартан дээр нь паттерн авах шүү дээ. Тийм. Тэрийг яг сэтэлж гарч байгаа кандалн дээр нь одоо жишээлбэл тэр доор айгу өндөр волюм орж иж байгаа шнь ногоо. Тийм. Тэгээ би болохоор ингэж хараад байдаг байхгүй юу? Паттерн дээр яг ийм өндөр волюмор сэтэлж гарвал яг жинхэнэ сэтрэлт ч юм уу яг тэгж хараад. Яг зөв. Тийм. Наад юу ч айгу зөв шүү. За хэдүүлээ яг саний ярьсан юм. Айгу гоё фильтртэй байгаа юм санагдаад. Тийм. За нэг юм паттерн байлаа. Үн ингэж орж ирлээ. За энэ дээр волюм юу байвал сэтэлж гарч ирээд энэ волюм нь ингээд юу байвал багна нь жижигхэн байвал энэ ихэнхдээ л одоо хурамж худлаа сэтэрэлт байдаг. Яг гоё өндөр ийм том юу сэтэлээд ингэж орж ирэх юм бол яг эн чинь яг юу маркетинг чинь хөдөлгөж байгаа мөнгө чинь одоо хүч чинь орж ирж байгаа байхгүй юу? Тэрнээс ингээд яг жижиг трейдерүүдийн юу чи волюм энэ дээр яах юм бол энэ сэтэрэлт айгүй хэврэг сэтэлжээл буцаад ороод ирэх тохиолдлууд амар их. Яг иймэрхүү юутай байвал нэлээд дэжүү. За энэ маань ч бас дараагийн ирэх хэдэн цаг минутуудад том мөнгөч ороод ирэхийг бас үгүйсэхгүй шүү дээ. Гэхдээ дийлэнхтэй энэ нь арай юу байдгийг шүү. Одоо итгэж арилжаанд тэр сэтэрэлтийг breakout трейдерийг хийхэд арай илүү ихтгэл өнөмжлөл өгдөг гэсэн үг. Саний залуу өстө мундаг олж харсан байна. Тэр нинжа байна. Нинжа юу? Пирамид. Энэ дээр харин нэг нэмээд хэлэхэд нөгөө Dove Charles Henry Dove өөрийнх нь яг бүр таамаг дэвшүүлэлтэн дээр байд юм байл л дээ. Dove-ийн онол бол дандаа арталтаа волюмороо баталгааж иж явнаа гэж. Үс яг нөгөө трендийн дагуу одоо яг хөдлөж байгаа волюмнууд нь орж ирээд трендийн эсрэг хөдөлж байгаа хөдөлгөөнүүд дээр волюм багасаад тийм өрөнжлээд орж ирнэ гэдэг байдаг юм байлээ. Яг Dove-ийн юм дээр. Одоо 1 минутын чартыг харж байна уу? За энэ чэнэс волюм ингээд дулаагаад яасан. За энэ цаашаа үргэлжлэх үү? Одоо яг энэ уналт нь 1 минут ирэх энэ уналтууд зогсох уу гэдгийг волюмаар хэдүүл ингээд яга харъя. За харах юм бол ер нь эхлээд селлерүүд нь жоохон давмгаа байжгаад одоо баярууд нь жоохон өндөр болж эхэлж байна. За дараагийн хэд юунуудыг харъя. Волюмуудыг. Тэнгүүд за одоо энэ чэнэс зогсчлоо. Яг энэ чэнэс буцаад өсөж эхэлнэ. Нэг бол энэ уналтанд дахиад цаашаа үргэлжлэнэ гэдгийг бас баримжуулж болно шүү. Би яасан та нэг сүүлний волюмын хичээлийг хэлж хагаад яг нөгөө төсгөл дээр юу нь хувираад идэг гэдэг. Тэгээд тиймэрхүү индикатор одоо байгаа альгуудыгээд хайсан ч ашгүй.
Ингээ бэлэн сайхан байж л энийг яагаад авчаараа? Энийг ингээд индикатор баах ингээд дэлгэцээр ингээд ер нь волюм чек нөгөө макти 90 сая эдрийг бодвол яг индикатор гэж би нэрлэлцээ яг байгаа байдал нь бол индикатор. Гэхдээ тухайн зах зээл дээр болсон процессыг бод дээр нь харуулдаг индикаторуудаа харьцуулшгүй хүчрхэг харилцааны зэвсэг баггүй юу? Юугаа сайн ялгаараа тэгэд ингээд дэлгэцээрээ дүүр ингээд индикатор өртчүүл амар замбрааг байгаад идэв. Тэгээд яг энэ индикатор оруулаад зүгээр шаардлагатай үедээ л гаргаж ирээд харчих. Дэлгэцэн дээр хоёр дараад доош нь хийгээд. За одоо юунууд нь нэлийн сул. Одоо эн чинь гоё ингээд өндөр ногоон юу гарч ирж байгааз. Тэгсэн чинь энэ чинь ингээд зэрэгцээ юунууд нь ингээд одоо сэлрүүд нь яваад ивэл эйгүү ахгүй юу ингээд. За энэ одоо ингээд таашаа өсөөд баг энэ ирчээрээ дээшээ сэтлээд гараад ирж магадгүй. Эн чинь нэлийн хүчтэй таац байгаа шүү дээ. Тэрэл нь таац сэтл ингээд хамгаарцсан байгаа шүү дээ. За тэгвсэн чинь ингээ харсан чинь сэлрүүд үнэхээр баг. Маш баг орж ирж байна. За багаар хаагдлаа. За тэгвэл уналт ингээд зогслоо. Одоо энэ ингээд цаашаа үргэлжлүүлээд өсөх магадлал нь илүү өндөр болж ирж байгаа гэсэн үг. Амар юутай ба. За яг 1 минут дээр ингээд яриад байгаа шалтгаан хэдүүлээ нөгөө нэг том цагууд дээр өдрийн лаа цагийн лаадар ингээд там гаргаал орчихоор чинь энэ сурж байгаа залуучууд маань жоохон юу байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд 1 минут дээр хөдөлгөөн нь ялгаагүй адилхан л дов явж байгаа, адилхан паттернууд үүсэж байгаа. Тэр яг ингээд илүү нөгөө нэг зааж байгаа зүйлсээ итгэл үнэмшилтэй энийг ашиглаад мөнгө олох тэр итгэл үнэмшиллийг нь өгөхийн тулд ингээд 1 минутээр тайлбарлаад байгаа шүү дээ. Дэлгэцэн шилдэг хүн байлаа гэж байна. Сүүлийн хоёр бол юу л вэ? Сайн ногоорч л байна. Шөний мэд их маха. Шөнө минь Тантай ингэж ярих нэг төрлийн хэрэг байна. Өөрийгөө танилцуулаад ярьж болох болоо. Тэгвэл тэгэхэд юм хүлээж байгаа юм чинь. За би ингэж би бол скалпинг хийдэг Монголд скалпинг арт гэдэг community-ийн админ Сүхбат гэдэг залуу байгаамаа. За. Тэгээд яг та бол одоо миний үлгэр дөөрөл л та. Юм бол би таныг л нэг анх ингээд YouTube бичлэг чинь ингээд үзэж өдөө хүртэл явсан. Гэхдээ яг нэг swing day scalp гэдэг төрөл байдаг шиг тий. Хувийн сэтгэлч өөрөө нэг тохирохоор сонгодог юм байлээ. Тэгээд scalp-а сонгосон. Тэгээд одоо бидэд бол скалп гэдэг хүмүүс байхгүй юу? Тэгээд тий маш одоо ингээд жил гарan болж байгаа. Тэгээд бид нар бас айгүй айтайхаа арилж байгаа. Дээрээс нь таны нөгөө нэг зөвлөгөөнүүдийг та тэгдэж штэ. Энэ арилжаанд дорын хүн бол тийм ашиг болох боломж байхгүй тий. Тэгээд тэр зүйлийг бол би үргэлж сандаг. Таны зөвлөгөөг үргэлж дагдаг. Орж исэн хүмүүс болгондоо би энэ арилжааны сайн муу бүх зүйлийг ингээд яриад ойлгохыг хүсдэг. Nice. Тэ. Энэ бол өөрөө айгүй хэрцгий зах зээл ихгүй юу? Та нар нэг их махын түүхийг сонсч ирсэн болбол анх тэ студид зараад ингээд тэрийг чинь ингээд нэг өдрийн нэг шөнийн дотор ингээд залгивсан шүү дээ тэ хаа. Тэр хүмүүс баг бүгд мэдж байгаа дөө. Тийм болохоор хэлээд өгөөч. Энэ өөрөө ийм баггүй юу? Sorry их маха. Энэ өөрөө нэг Forex гэдэг зах зээл маань маш том хар машин. Буруу ашиглавал таны хуран хумсаа ингээд хуулах шахам олсон мөнгийг хорны дотор залгиж чадах хар машин тийм ээ. Тэгээ тийм болохоор би аль болох ингээд гэмблер биш ингээд тэр сэтгэл зүгээр хандаарэ гэж би хүсдэг байхгүй юу? Тийм. Nice. Зөвлөгөө.
Тийм тэгэд яг хав би одоо бүр дөрмийг нь сахиулаад ингээд маш чанга ингээд үзэл баримтлалтай би скальпинг арт гэж серверийг хөгжүүлээд ингээд явдаг. Тий би яг таныг ингээд уг нь юу өрсөн та яг та нэг синдэг үлдээ. Гэтэ би та зөвшөөрвөл манай сервер дээр ингээд вебинар тавьж болох уу? За шууд маш хилдгээр ямар ч боломжгүй л гэж хэлье да. Энд ч угаасаа нөө Scalp руу ч байгаа, Daytrade-үүд байгаа. Тэгээд ер нь бол бараг Монголын бараг бүх трейдерүүд цуглдсан байгаа. Лулаач байгаа. Тэгээд заавал өөр юун дээр яах шаардлагагүй бах уу? Гэвч дахиад ашиглаад байж. Тийм хүмүүс дэлгч хэрлээд өгөөрэй. Тэгэд юу яатсан байгаа юм те жил Scalp хийж яаж байгаа. Тэгээд та ер нь дажгүй юу чин одоо арга барилууд нь бүгдээрээ тогтчихсон. Real дансаар яагаад явж байгаа юм бэ тийм арилжаагээд. Тийм манайхаа бүгд real дансаар явж байгаа. Одоо ингээд 2000 хүрж байгаа ер нь бол. Тийм тэгээд яг одоо нэг таны нэг хэлцүүг байдсан шүү дээ. Бид өрсөлдөгчд биш гэх тээ. Би таны нэг юг түүхийг их санддаг юм л да нөгөө би нөгөө дансыг мэдхгүй эсэлгүй альждгаа гэдгсэн чинь айгуу том данстай хүн байсан гэд тээ. Тэгэхээр энэ зах зээл дээр ерөөсөө нэг тийм заавал чи тийм бол ийм гэдэг юм байхгүй юм байлээ л дээ. Хичээлээ сонсоход үрдүүлээ. Харин тэгээд их үү. Юу. За саний залууд юу яа юу? Амжилт хүсье. Тэгээд би таахандаа яг юун дээр өөр тийм одоо Discord-с өөр газар нэг вебинар өдр хийхийг боддгоо маа. Мот дээр нэг бараг жил ярьж ийж нэг удаа л вебинар хийсэн. Мөгчин ч манай хамтрагч тийм. Тэгэхээр одоохонд бол тийм бодлоо ахгүй. Тэгээд та 2000 гуулаа гэдэг чинь бас л юу биш те. Олуулаа байна. Сайн байна. Тэгээд дараа нэг өдөр огтлцох юмнууд ирэх байлгүй дээ. Тэгээд арилжаанд намжилтсаа. За хэдүүлэн гэсэн саяны тамаг билчлээ. Тэгэд яг volume юг одоо нэг бүхнийг харвуу. Айдул одоо энэ мика хаагаараа гэрийнх нь яриа нь орж ирээд байна. Ярихгүй бол сайхан микнуудаа хагаараа ярьж байгаа хүнээ хүндэтгээд окей. За ахаад нэг дэлгэц ширлэх хүн байна уу? Ахаад нэг дэлгэц ширлэх хүн байвал сайхан ширлээд өгөөрэй. Тэгээ саний залуу би ингээд чамааг үл оошоож байгаа өдөр ингээд биш шүү. Айгүй олон хүмүүс юу яатсан ингээд сувг Telegram нээч гсэн тэгээд нэлээх тийм хүслүүд ирдэг байхгүй. Манад нэг вебинар орооч, нэг манад ягаач ингээд тэгээд манай подкастт орооч эдэргээд нэгдүгээр би тийм ягаад баахан газрууд ингээд яваал яхад цаг зав маш муу. Гэртээ одоо сайхан л орж ирж байна. Тэгээд нэгэн тэнцээ бэлэн ингээд юм олоолоо цуглаад яатсан юу байгаа болохоор чинь одоо танаа байдаг залуучууч гэсэн ийш орж ирээд нээлттэй үзэл бодлоо илэрхийлээд арилжаа хийгээд явах ингээд чөлөөтэй шүү. Тэгээ бити гомдоорой. За. Санаа зовчлаа. За хэдүүл одоо ингэн за тийш там гаргаад тэгээд энэчнээс яг л нэг юм 3 таз хэрвээ одоо ингэж байгаа юм сул одоо туршлагагүй хүн байсан бол шууд энэ дээрээс нь ирэхээр нь шорт нэм яг л энэ жижиг цаг дээрээ тавьчаад яг хүмүүсийн нэг амар их туршлагагүй юм юу гэхээр ингээд том цагаараа ингэж хөөж явж хагаад сүүл руугаа ингээд жижиг цагтаа ноцолтоод эхэлдэг өдөржингөө ингээл 1 минуттай 5 минуттай за энийг яаж одоо энэ дээр ирэхээр ингээд энийг сэтэлнэ ийм хүчтэй таазыг дээш нь энэ өсөөд энэ ч баг зэрэг юм рейнж орж ирнэ гэдэг энэгээрээ илэрхийлсэн шүү дээ. Рейнж орж ирээд буцаад дээш өсөхдөө ингээд өснөө гэдэг таамгийн юун дээр гарсан гэнэ энүүнээс дээш том цагууд дээрээ үндэслээд за энэ бол одоо ирэхээр сэтгэхгүй гэдэг сэтэрнэ. Тэн дээрээс арилжаа их боломжгүй.
гэдгийг юугаар гарч байгаа хэр энэгээрээ арай жоохон дээшээ цагаараа. Тэнгуүтээ одоо нэг юу байгаа? $1 23 цент дээр таац байгаа. За хэдүүлээ тэр таац дээр эрцгээе. Нэг цаг дээр ийм шал байгаа штэ. Шал. Энэ таазыгаа ирэхээр энэ тааз хүртлээ өсөөд энэчнээсээ яах юм болоо гэдгийг харцгаая. За тэгэхээр одоо дахиад цаашаа таамагуудаа гаргана. Та нар шууд ингээд лайв юу гаргаж ий шүү. За ингээд өсгөнэ. За одоо энэчнээс волюм ингээд анзаараад явж байгаад шууд ингээд нэг амьсгаагаар эн чинь ингээд явахгүй шүү дээ. Дундаа нэг засварууд орно. Тэр засвар за яг одоо өсөлтөнд зогсоод баг зэрэг уналт орж ирэн гэдгийг хэдүүлээ ингээд таамаглацгаа заяа. Одоо бол хэдүүлээ би сайн ингээд энэ таамгийг гаргасан шүү дээ. Одоо хэдүүлээ ингээд бөөнөрөө ярьж байгаад гаргаж шүү заяа. За ингээд юугаа томруулчихъя. Эдрийгээ ингээд шахнаа. Ах нар ийшээ төр зүр байж. Том цагууд бол яалтчгүй ах нар яагаад гэвэл энэ чинь жижиг цаг чиглүүлж өгч байгаа шүү дээ. За бид нар саяны яг энэ одоо таамгийг зөв гаргахад тусалсан M15-ийн нөгөө кандлууд волюм байна. Сэлрүүд нь үнэхээр бага байсан. За одоо чинь тэнцүүхэн л явж байна. За хэдүүл одоо хамт юугаа гаргана шүү. Би ингээд юугаа томруулчихъя. Таамгаа. Дэлгэцэн шийдлээд өгөөч. Хоорондоо ярилцж байгаад. За одоо волюм юуг илэрхийлж байна? Дэлгэцэн ширлэрээ баг зэрэг correction орж ирэх юм шиг. Range орж ирж байна. Энэ хүмүүс айгүй болов байна. Дэлгэцэн ширлэдэг гол хэдүүлээ амар төвлөрсөн байхад дундуур яриа таслаад байна. За тэгээд дэлгэц ширлээд үзэж байгаа хүн цовротод байвал тэр хүнийхэн юуг нь спикерийг хаачаараа. За range гэж харж байгаа тий. Зөв. Зөв. За зөв. Одоо range хөдөлгөөн орж ирнэ. За тэр range нь яаж явахаар байна? Үлээд яач хэл та. Энд чи эргүүлээд нөр шал таад солигдох процесс. Энд чи араа ингээд тааз энийг сэтэлсэн. За одоо эн чинь эргүүлээ шал. За тэгэхээр range нэг иймэрхүү гарч ирээд иймэрхүү өсөлтүүд. За унуул нэг энэ хүртэл унаад чинээс өснөө гэд. Сүүлийн нэлээ юу гараад ирлээ шүү дээ. Волюм. За эн чинь бүр нэлээ онцгой өндөр гараад ирлээ шүү. За тэгэхээр дахиад жоох өсөж жагаад засар орж ирэх нэ. 1 минуттай болохоор бүх юмуд амар хурдан явж өнгөрнө шүү. Саяны range гэдэг чинь зөв угаасаа тийш өсөж жагаад ийм удаан гарч ирсэн шүү дээ. Тэгээ эн чинь сүүлийн нэг 5 минут рейнжилчлээ шүү. За харин энэ range маань хэр явах вэ? Нэг иймэрхүү унаад энэ чинээс өсөх магадaltaй. Тэгвэл энэ үртлээ нэг гин царай мото дэшэ паттерн зурж байгаа яах вэ гэдэг таамаг гаргана. Цаан ч бас юм. Ингэж явж байгаад энэ тааз дээрээ хүрэхээс өмнө одоо энэ чинь айгүй өөрхөн цэвэрхэн паттерн зураад нь шүү дээ. Ингэж орж ирж болжгүй шүү. Ингээд тэнгуү чинь хүмүүс одоо ингээд энэ паттернаа олж анзаарахгүй болвол энийг доош нь сэтэлчихэр за одоо ингээд үргэлжлүүлээд унах юм байна гэж хараад тэр энэ сэтрэлт чинь одоо хэврэг гэсэн үг. Яг бол ийм шал дахиад энэ чинь шаллах магадaltaй гэсэн үг. За энэ маань өөр ингэж явд. Иймэрхүү орж ирээд иймэрхүү юунууд байна шүү. За тэнгуүтэй волюмороо л хэдүүлээ
юугаа гаргаа явчихна гэсэн үг. Волюм хослуулад тамгад гаргаад. Юугаа анзаараарай. Энд нэг юм юу байгаа шүү дээ. Тэнчэнээс ирэхээр нь хэдүүлээ шорт арилжаа нээх боломж олдох нь үгүй юу? Аа, 1 цагийн чарт дээрх шорт арилжааны боломжийг 1 минут биш энэ 15 минутын кандл шийдэж өгнө гэсэн үг. За бид нар ер нь сэл дарах уу яах уу гэдэг чинь энэ шийд. Одоогор энэ бол угаасаа дээшээ бүр үнэхээр гоё зааж штэ. Баярууд баг байна. Сэлрүүд урдны тэр 2 лаанасаа 30 минутын өмнөхөөсөө баг байна. Одоогор. Энэ ла хаагдахад нэг 6 минут дутуу байна. За түрүүний нэг зөрөгтэй нэг грэнж гэж одоо тэр яг өсөж эхэлж байхад яг ингээд энэ хүчтэй ингээд өсөж байхад нь шууд лага хараад яасан шүү дээ. А рейнж гээд тэр залуу мундаг bay шүү. Тасаа төрүүлж энэ тамгийг амжилттай тааж чадлаа. Тэгээ волюм чугаасаа ингээд илэрхийлээд өгнө. Ингээд цааш өсгөөд гин үү? Унах гад гин үү? Рейнжлэх гээд гин үү? Одоо энэ ингээд урдны лайм өндөр улаан байна гэдэг чинь шууд юу ингээд өсөж явахгүй гэсэн үг. Энэ яалчгүй дахиад энэ чинь хэдэн минут хүлээн гэсэн үг. За ингэж болно. Туршлага айгуу сайн хэрэгтэй. Туршлага яаж бий болох вэ? Богино хугацаанд тэр бэк тестүүд айгуу сайн хийх хэрэгтэй. Тэгвэл ч одоо ингэнэ гэсэн үг. Хэрвээ энэ маань энүүнийхэн доор орж чадахгүй ингэ явж байх юм бол энэ чинээс хүрээд шал тэгээд өсөж бас болно гэсэн үг. Энийг хэнийг нь бичиж байгаа юу? Урдны төрөө бичсэн чинь дуугүй байсан. Тэн дээр ингээ волюмыг бүр нэлээ баг цаг гарan тайлбарсан байсан. Тэр бичлэг хэнийг нь байхгүй юу? Дуутай. Хүмүүс өн бичээ авсан байт юм билээ те ховтай. За бас нэг ийм асуулт баг. Тэгэд яагаад ингээд жижиг цаг дээр тамгуудаа гаргаад яагаад ингээд scalp хийж болдоггүй ойрхон stop lossтай юу байгаа. Миний хувьд бол жижиг цаг найдлах хөдөлж байгаа, том цаг найдлах хөдөлж байгаа. Том цагаараа зүгээр цөөхөн арилжаа. Тэгээд явцсан нь одоо ажил албаны хувьд ч тэр сэтгэл зүйн хувьд ч тэр айгу амар байгаад ит. Сайхан алгалж ин да уг нь. Одоо энэ чинээс буцсан да. За энэ лааны дараагийн ла ер нь улаан. Тэгээд волюм нэлээд өндөр улаан байж магадгүй шүү.
14 секунд. 10 секунд. За дараагийн лаа шинэ нэр үүссэн. Энэ лаа улаанаар хаагдах магадлал нэлээд өндөр гэсэн үг. За улаанаар хаагдлаа. За улаанаар хаагцсан чинь дараагийн лаанууд бас ингээл өргөжлүүлээд улаан гараад яг энэ баг зэрэг доош орж ирж магадгүй л ах та. Гол нь юу штэ нэг одоо чи зүгээр шууд ингээд дэлсээ шилжиж жагаад л сигнал өгж байгаа биш. Яг өөртөө дараа нь надгүйгээр ч гэсэн манай нөө шинэ сурж байгаа залуучууд маань ингээд бие дагаад ярьж байгаа игээд сурдаг болох гэж юмнуудыг нийлж өгöd байгаа шүү. Ер нь сэтлээд ингээд пулбэк хийж байгаа юм биш үү? Энд чи. Тааз сэтэлсэн энэчээ пулбэк. За тэгэхээр доошо бараг ирэхгүйгээр ингээд шууд явчих магадaltaй л харагдаад байна. За энэ волюмын юуг нь харъя. EM15-ын волюмын сэлрүүд нь харъя. Намхан 15 дээрх дараагийн ла ногоон байх магадлал нэлээд өндөр гэсэн үг. За тэгэхээр энэ унаад бас яг дахиж энэчнээ хүрэхгүй наагуурх нь ингээд буцаад явах магадaltaй харагдчих шүү. Энэ юун дээр хүрэхгүй. Энэ 15 юу чинь хаагдсан юм биш үү? За өнөөдөртөө ингэж байгаа маргааш яваа юу өстэй ер нь нэлээд унж явах хаад. Тэр $1 23 цент гэдэг үн одоогоор бол хамгийн ойрхон байгаа. Хамгийн сайн тааз. 15 минутын юу лаа тэгээд 1 цагийн чарт волюм лаа тэр иймэрхүү байвал энэ $1.23 цент гэдэг хүнийг дээш нь бүр хэлбэг сэтэлчээр одоо энэ дээрх юу энэ дээрх энэ кандилуудын байгаа байдал волюмын байгаа байдал юун дээр байгаа байдлыг харах юм бол энэ нэг дээш нь сэтэлхээр юм биш үү? Яг ирж нэг худлаагаасаа ингэн заяа. Тэгээд дээшээ сэтэлнэ. За яагаад энэ там гаргаж байгаа? Яг тэгвэл одоо та энэ волюмуудыг хараарай. За энэ
сайхан ногоорсон өндөр багнуутай лаагаад яг өсөлтийн өмнөхөн тэгээд өссөн байна. За энэ сайхан өндөр ногоонод байна. Яг өсөлтийн өмнөхөн тэгээд өссөн байна. За энэ өндөр ногоор чинь тий дандаа энэ баг ёроолуудын заасан биш үү? Энэ уналтуудыг ханчлаа. За энэ чинээс бас айгуугаа яаж штэ. Өдрийн нэг цагийн чарт pound USD дээр бас юм юу гарсан. За нэлээд унж орж ирээд одоо өндөр одоо гарч ирсэн байна. Тэгэхээр яах нь вэ? Энэ 23 юу гэдгийг чинь дээш нь сэтлэхнэ гэдэг таамаг гаргана гэсэн үг. Энэ тааз бол хэврэг болно. За лаг нь харсан ч гэсэн уртныхын лаг хангалттай идээд дуусчихсан байна. За 1 минут ирэх юу баг энэ чинээс одоо юу кандлыг харах юм бол баг тэр ёроолд хөрөхгүй одоо энэ тааз дээр хөрөхгүй шууд тийш ингээд гараад ирэх магадaltaй гэдээ хамт гаргацсан байгаа шүү дээ. Тэр юу хിവэрэ баг шүү. Хэдүүлээ бүр амар юу чимхлүүр үзэж байгаа шүү бүр ингээд хитгэн пипийн одоо чинь 7 пип юухан бахавт ингээд яачна гэсэн. Тэгээ нэлээ юу таамагуд гаргаж байгаа шүү. Ингээд савлаад нэг 20-30 пип салаад ороод ирэхэд эн чинь бүр бүх таамагуд энэ чинэд бас ингээд өөрчлөлттэй явчихна гэсэн үг. Тэгэд бид нар бол маркетыг өдөртөхгүй зөвхөн мөнгөтэй гаруудыг л дагаж явна. Энэ юу гэж чинь маркетинг чинь хөдөлгөөд байгаа институтүүд засгийн газар тэгээд эдний юунд тавьчуулагдаал юм гэхээс хэдүүлээ өөртөө бол одоо зах зээлийн хөдөлгөөл яг зурсны дагуу явах юм шиг ажиглах юм бол тэгээ бас буруу зүг рүүгээ л явна гэсэн. Хэдүүл яг энэ өсөөд ингэж явж байхад нь одоо юугаа харж агаад волюметрээ харж агаад хэлсэн ш. За ирэх дараагийн улаан нэгдэн. Тэгээд тэрнээс цааш хэдэн лаанууд ингээд улаан байна гэд. За энэ таамаг маань ингээд ороод ирж байгаа. Одоо хэдүүлээ яг түрүүн энэ чинээс хэлсэн ш дээ лайв чинь. Вебинар. За энэ өсөлт орж ирнэ. Ийшээ баг зэрэг засвар орж ирнэ. За энэ чи сэтэлнэ. Энэ даад хамаарахгүй сэтэлнэ. За дөрөв дахиад ингэж дээш өсөж явахт яг энэ үзүр дээр нь за одоо унана дараагийн одоо юу гарах магадaltaй улаан гарах магадaltaй тэгээд цаашаа унах магадaltaй гэж одоо хэдүүлээ бөөнөрөө ярилцсан шүү. Яг энэ уналт хаана саарж өсөж эхлэх вэ гэдгийг бөөнөр ирж байгаа юугаа гаргаж. За таад волюмо сайн анзаараарай. Хараарай. Одоо бид нар одоо би энэсээ ичид зовоол ярьлаа гэд одоо тэрийг буруутгаад юу байхгүй шугаа чөлөөтэй шууд ярилцаад яваарай. Семена. Асуулт нь сая хизээ орох вэ гэсэн мөө эсвэл хаана очиж хүрэх вэ гэсэн байсан уу? Ер нь одоо чинь унаад явж байгаа шүү дээ. Хэдүүлээ дөрөв энэ унах таамгийг гаргасан тий. Одоо энэ уналт нь хаана зогсох вэ?
волюм харж агаад би одоо волюм харж агаад ингээд таамаглал яваад байгаа шүү дээ. Яг одоо та хэд ингээд дугаараа яриараа. За. Миний бодлоор өмнөх волюмудаас волюмтойгоо адилхан хэмжээний явуулаа. Тэгээд одоо энэ гэж Монголоор оройн 8 цаг 15 минутын өмнө хаагдсан нэг спорт байна л та. Тэнд хүрээ тэгээд тэрнээсээ дээш өсөх болов гэж харж байна. 2 удаа 15 минутан дээр 2 удаа 3 удаа за баг 4 удаа очиж айгу өндөр виктэй. Гэтэ дээр хаагдсан байна. Тэр нь болохоор одоо яг 13 1 доллар 13 цент. 23 цент. Тэгээд доошогоо болохоор lower low хийчээд lower high хийгээд 2 3 удаа очиж цогчоод тэгээд доошоо lower low хийгээд дээшээ юугаа барьж чадлаггүй resistance-тай барьж чадахгүй одоо дээшээ гараад одоо нөгөө resistance буцаа support болоод дээшээ гарах бах. Яас амар тамаа гаргалаа та. Юу guys боломжууд скрин шеэр хийчээрээ. Скрин шеэр. Харин тийм сая нэг нь гараа авчлаа. Харж байгаа скрин шеэрийг. За ягаараа дэлгэц ширлээрээ. Би бол бас шал өөр тамагт. Өдөө тамгуудаа ярилцсан. Би ч гэсэн шал өөр тамаг санагдсан. Одоо 15 минут дээр нэг correction ч юм уу эсвэл 1-2 улаан хаагдах байх. Тэгээд тэрнийх нь төгсгөл нь тийм төгсгөл нь тэрийг одоо 1 минутын тэр өмнөх рейнж байсан шүү дээ. Одоо эхний тэр гараад агуугүй тэрний одоо яг үүсэж байгаа аншиг доотлын рейнж шүү дээ тий. Одоо correction гэх юм уу? Тийм тэр авир үнийг шалгах юм болов уу? Байж болно. Харуул 15 минут бүгдээрээ л боломжтой. Тэрс ганц л тамаг баггүй ийм л тамаг байж болохгүй тий. Энэ чист бүгдээр боломжтой. Тэгэл одоо correction бол 23500 хүртэл бол бараг л явчих болов. 23500-аас л pullback гарч ирэх байх таалаж байна. За хэдүүлгээр чинь гаргасан хэмжээний дахиж хүрэхгүй хэдүүлж одоо бүр амар наривчлалт яваад бүр 4 пипний наривчлалтай ярилцаж явж шүү. Маха. Та смартфоны концептыг юу гэж боддог вэ? Мэдгүй шүү. Энэ ястаа мэдгүй юм. Тэр их мах мэдгүй хаа ер нь судлаагүй. Би ер нь 10 барилуу солиогүй. Харваа жил болж байгаа хүн шүү. Бидний лайнуудад таал. Тэгвэл та юу та надад хэлжсэн шүү дээ нэг юу сэлгүй арилждаг хүнийг харж ирсэн гэдэг те. Ер нь бол энэ forex дээр яг тийм одоо тийм юм уу чинь хар мянган ингээд арга л байдаг үстэй тий ингээд олдог. Та тэр бол үүсгэж чадахгүй тий. Та бол энийг надад сургасан хүн бол та аахгүй. Тэгэхээр тэр хүний арга барилыг үүсгэж болдоггүй юм байлээ л дээ. Өөрөө л нөгөө нэг шиг болж байгаа тий. Тийм болохгүй шүү дээ. Би бол нэг далаараа тавилж исэн хүн шүү дээ. Макти идрий чинь юусоо үздэггүй байсан. Тэгээ хүмүүс ч гэсэн хэлдэг байсан. Наа чинь бол хог гэдэг. Мактигээр алдаг трейдертэй таарч. Тэр юусоо хүмүүсийн арга барилыг үүсгээд тэр хүн дээл лифтэйхэн болоод өөртөө ягаал авцсан. Тэрийг наймсаа хүндлэх хэрэгтэй. Баярлалаа. Заавал би ингээд
одоо паттерн зураа сэрээ зурдаг гэхээр энэ л болдог ажилдаг гэсэн үг биш. Дэлхий дээр өчнөө мянган арга барил байгаа. Тэгэл. Дахиад 15 минутын дээр ярьж байна эсвэл цаашаа яг цагаар ярил надад өөр юм байна л да. Цагаар Хэдүүд ингэж байгаа. Өнөөдөр болохоор яг нөгөө волюм өдрөө ашиглаад тэгээд хэдүүлээ хамтдаа тамгуудаа гаргаад яагаад явж байгаа гэсэн. Одоо вебинараа чи хөвчлэн л ингээл өдрөөр нь 7 хоногор нь за бараг ирэх саруудад иймэрхүү байна гэх. Тэгээд тэд нар нь яг гэж өөрөө нөгөө айгүй хүмүүс ингээд за зөвлөд идэг болохоор яг юуг нь харуулах гэдэг байгаа байхгүй юу? Ингээд бэлэх амар хурдан бэлэх юунуудыг таамгуудыг. Тэгэд энэ жижиг цаг чинь томтоогоо ялгаагүй гэдэг. Амд ямар таамаг байгаа юм? Ямар цаг дээр ярилцъя л да. би хэвчлээ волюм биш элеватор арилж байдаг байхгүй. За элотыг би бүр мэдхгүй. Яг уу тэр нэг хамгийн том явдаг давлгаа чинь юу вэ? 3 2-оос хэдрүү өсөхдөө нэг амар том юу? Extension барьж агаад нэгээс 2 руу татаад тэгээ 2 нь extension дээр 168 байдаг байхгүй. 3 дахь давлгаа нь. Тэгээ тэрэн дээр confirmation хийхин тулд 618-аас 786 руу давж иж 3 дахь давлгаа үүсэж байна гэдэг ордог байхгүй. Тэгээ давлгаа дотроо дахиад давлгаа болохоор чинь айгүй олон яваа салаа авчдаг. Амар би судалдаг байсан төвхтэй юм билээ. Бараг 10 жилийн өмнө хайлт харж байгаа. Тэгээд том цагууд дээр тоолоод дахиад жижигрээ тоолоод бүр гэдэг чинь бүр тоосоор байгаа тэгээд. Гартаа оруулсан хүмүүс байдгүй тэр мундаг арга бах уу. Тэг угаасаа нөө доо мов ч холбогдоод явцдаг болохоор бас хоосонгүй л дээ. Сайн арга бах. Энэ нэг сэлрүүд баяруудыг заагаад байгаа нь юу чинь move average шүү. Би нэг сүүлийн хэдэн юугаар авцсан байлаа? 10-аар хаа 15-аар авцсан юм байна. Яа дефолт нь өөр исэн баг. Чинь харж байгаа дөөрчсөн. Энийг бас сүүлийн 15 10 candle-ийн дунджийг нь үзүүлж байгаа шүү. Яг move average гэсэн юутайгаа чарт дээр тавьдагтайгаа яг адилхан. Тэр сүүлийн 10 candle баярууд нь давмгаалж байна гэсэн. Дунджаараа илүү байна гэсэн. За энэ жоохон царим мотой болж байна. Юу вэ гэхээр юунууд нь өндөрсөд идэг. Тэгтээ юун ингээд явж өгөхгүй байгаа чинь бас хүчийг сулруулж шүү. Тэр хэдүүлээ энэ таамаг одоохондоо ингээд өөрчлөгдөх нь шүү. Энийг сэтэлнэ. Сэтэлгүй байх. Одоо бол ингэж байна. 15 минут дээр юун өндөрсөд волюм өндөр юу баярууд их байгаа ч гэсэн чинь олигтой явахгүй байна. Тэр энэчнээс нэлээд хүчин суларж байна. Энэ үүсцэн байгаа юу чинь доош нь сэтэлж орж ирэх магадaltaй гэсэн үг. Паттерныг. Сэтэлүүлчихье. Энэ хавцаанаас ингээд доошоо энийг сэтэлж орж ирэх ба. За бүр эн чинь бүр энэнийг сэтэлж орж ирэх юм шиг.
За сая хэдүүлээ дээш харж байгаад энэ цаг хоорондын хамаарлаараа харлаа штэ. За түрүүн бол энэчнээс унаад за доошоо төрөхгүйгээр тийшээ орж ирэхгүйгээр дээшээ гарч ирнэ гэсэн. Одоо бол өсөлтөн зогсоод доошоогоо сэтлээд орж ирэх магадaltaй гэж энэ тааз энэ паттернийг ч гэсэн. Уг нь бол энэ айгүй хүчтэй ингэсэж байгаад энэчнээс дээш өснө гэж харагдан. Тэнгүүтээ волюмын харьцаа, лааны харьцаа эдрийг харахаар ер нь доошоогоо ингэж орж ирэх магадaltaй. Харагдчих шүү. Байна. Наад дээр чинь бүүлгэж паттернээр дээшээ сэтэлж яана л да. Паттернээр таазыг сэтэлэх юм бол тэр таазыг сэтэлсэн тооцдгүй гэж үздэг гэлөө. Тийм зөв. Бас тэгж тооцдیں۔ Бол одоо наад M1-ийн таазыг бол нэг талаас сэтэлж байгаа юм шиг боловч нөгөө талдаа наа чинь бириш паттерн байгаа учраас онцлтыг одоо илтгэж яах юм уу? Аа. За ингээд саний залуу шиг юмудаа илэрхийлээд яваарэ. Ер нь өдөр болгон юмуд та дэлгэцээ ширлээд хоорондоо ярилцж байгаа юу? Ярьж байгаа. Байна уу? Гайхалтай 0 орчод ирсэн чи ярихгүй болохоор нь би ганцаараа сонсохгүй байгаа юм бах таа гэж бодоод. Бэн үү гэж. Өөрөөсөө ах гэж. Чөлөөт дээр нэг зураг оруулцлаа. Сатурнах танаас нэг юм асуух гээд. Таны юг ролыг яаж авд юм бол? Юун дээр дэлгэрэнгүй мэдээлэл нөгөө тэнцэн сонсчих төө. Хагдахгүй л Сатурнах. Харин тэ. Нөө хуучин өрөөнднийх нь юунд хатөө.
Эн чи одоо өөр юм яриад байх. Их маха. Одоо голд дээр та нэг зүйл хараад өгч болох уу? За. За. Голд бол одоо сүүлийн 2 юуныгаар 2020 оны дэлхийн эдийн засгийн хямралаар бас сүүлийн коронагийн тэр өсөлт төрний 2 дахь орой хийсэн байгаа. Тэгээд сүүлд нь 3 ийм ёроол хийсэн байгаа. Тэгээд хэрвээ та энэ голд дээр арилжаа хийсэн бол свингийн ийм ямар төлөвлөгөө гаргах байсан бэ? Төлөвлөгөө гаргах гэж угаасаа 19 онд чинь лонг ороод яваа үст тий. Ёроолоо саяхан хийсэн болохоор л асууад байна. Саяны хөдөлгөөнөөс үү? Тийм биш. Окей. Тийшээ явах гэж байгаа юм шиг 3 удаа шалгалаа штэ тий. Хэдэн цагийг харсан бэ? Үгүй томоор байж болно. Энэ үү? Тий. Энд дээр ч дээшэл гэсэн юугаа гаргацсан л байгаа. За нэг засвар орж ирнэ л дээ. Ер нь баг дөгцсөн юм шүү дээ. Та дэлхий чартыг жаахан томруулж болох уу? Нэг 3хан тооч байгаа даа доор. Тэрэн дээр энэ 3 уу? Тий. Тэрэн дээр та ямар анализ хийсэн бэ? Өнгөрсөн дүү? Тий. Тэн чинь шаллал байж байгаа шүү дээ. Шалаа гэж одоо эн чинь нэг сүүлийн хэдэн жилд баймааргүй шалаа хийсэн шүү дээ. 2 жилд байхгүй. Гэхдээ тэгээд тэр нууны эхний шатан дээр нь маш их хүмүүс баяжсан байхгүй. Тийм. Тэгэд ороод ирсэн дахиад. Дахиад баяжсан. Дахиад ороод ирсэн. Тэгэхээр энэ дээр та хэрхэн хуурдахгүй бая арилжаа нэвэ гэдэг дээр. Энэ чи яаж чадаагүй шүү дээ. Тодорхойлж чадаагүй. Бүр нилээ явуулж хагаад би ер нь яг энэ үзүүрүүдийг олохыг ерөөсөө хүсдэггүй байхгүй. Амар хэцүү. Ерөөсөө бүгдийг тодорхой болгож аваад дундуур нь л одоо бай босууд явсан гэсэн үг. Тэгээс яг ингээд энэ ёроолыг эдрийг хэцүү шүү дээ. Тэгээд энэ дээрээс тодорхой хэмжээний стоп лоссод бол хэд авагдчихж байгаа л тэгж жагаад нэгийгээ сайн удаан барайл үлдэн хэл чухал та. Таны свингийн төлөвлөгөөг хамгийн их одоо баталгаатай болгодог баталгаа нь юу вэ? Тийм доовл гэсэн үг шүү дээ. Сайхан нөр хэдэн тайм фрейм хэд вэ? 4 цаг дээрхүүд нь айгуу дэжгүй. Тэгээ наад чинь ч одоо самбраагүй хүүсчихэд дээ зөндөөл үүсчихэд. Тэнтийн доовл гэсэн үг. Дов ад 2 цугаас цуг юм чинь. Дээшээ ботсон ба шүү дээ. Харин тийсэн. Эн чи зөндөө юунууд ороод ирлээ шүү дээ. Ногоон багнууд. Цаачаар. Нэг ингээ. Одоо л эн чинь нэг хэвтийг уртлаа гарч байна. Тэгвэл энийг энэ дээр нэг алдлаа. Бараг ихний гаргаж ирсэн таамаг хэвээр нь үлдээж байгаа л дээш явуулж байгаа шүү дээ. За энийг юу н 500 хүртэл явчихвал ахаа шүү. Юмс бараг сэтгэлээд орж ирэх юм байна л да. Дээш хангалттай сэтгэлээ гараад ирэх. Энд дээр ч уг нь яг харж исэн болж хангалттай л илтгэж ийж л дээ. Яг нэг уналтууд дуусаад рейнж уналт явж байгаад алаглаад ирэхээр чинь тэр уналтыг дуусч байгааг илтгэж байгаа гэсэн үг.
Тэгвэл одоо энийг дээш хангалттай сэтгэл хэл юм байна. Энэ шал энэ чи эргүүлээ таа золно гэж хардаг. Энийг дээш сэтгэл хэл оноод ирхэл юм байна л да. За тэгээд энэ move average ч гэсэн сүүлийн 10 candle юу энэ хүртэл одоо чинчнээс огтлж ирсэн биз дээ. Дуналт дуусаад энэчнээс яг бэлтгэжил байгаа юм байна. Энийг бичсэн байна уу? За би ер нь өөрөө бичиж өрдөг ажил руугаа ер нь орё дөө. Тэг чанартай ч бичигдэх баг. Манай туруу ямарсан бичиж байгаа гинэ. Бичиж байгаа юм уу? Дуутай юм уу? Дуутай юм уу гэж. Манай туруу дөлгөөн 5-га гуруулах хуучин бичдэг байсан шүү дээ. Дөлгөөний бичлэгүүд айгуу гоё. Чанар Амар чанартай, нимбай. Их маха. За. Та файтер дээр буруу задрал явуулах та юу гэж боддог вэ? Ямар арга хэмжээ авах вэ? Тэгэл stop loss цохиулаад л явна шүү дээ. Өөр ямар ч арга хэмжээ авах. Тэрийг яг гоо volume эдрээр нэг баримжаал нь хуурам цэцэрлэлт тэр мөн үгүй юу гэдгийг. Тэгэл тэдэр дээр бол шууд одоо stop loss-оо баг алдагдлаа хүлээгээл гарна гэсэн үг дээ. Буруу задрал дээр ордоггүй гэсэн үг үү те? Гэтээ алтыг сүүл тэгэд хамгаалсан шүү дээ. Оос нь доошо заддаг паттерн үүссэн байсан. Тэгээд дээшээ гараад ирсэн шууд үргэлжлүүлээ дээшээ. Яг нөгөө тишээ задрахаар тэр нь илүү хүчтэй яваалга ажиллагддаг юм да. Бүр шууд импульс хөтлөн гараа авчдаг шүү дээ. Бас эднэр алдж шүү дээ. Энд чинь яг хэд дээр байгаа юм бэ? 2030 2335 юм байна шүү дээ. Энд чинь тэгвэл баг ирчихэж байгаа юм шүү дээ. 23 юу өнгөрцөн юм бэ шүү дээ. 23 35. Энэ биш шүү дээ. Яг ирж байна. Яг одоо ирж байна. 23 юу сэлэл харж байна. Сэл харж байна. За тэгээд хэрвээ сэл харж байгаа бол энэ чинээс нэлээд сайн юунууд орж ирэх хэрэгтэй дээ. Өөх хинчээс засвар орж ирж байна. Мигтэй. За тэгээд волюм харна да. Их махын аричны төлөлгөө ер нь хэрхэн гардаг юм одоо эндээс ихэд энд нь хийвэл TP маань ядчил тэр гэдэг. Ер нь томоохон паттернууд задарч мадрах юм бол яг нэг паттерн ихсэн газараа хүрэх магадлал нь 90% гээд эдгээр дээрээ TP-гээ тавих айгуу дуртай. Одоо энэ дээрээс хэрвээ юу яагаад сэтгүүлээд buyers бол энэ чинээс техник TP нэг бол арилжааныхаа тал малыг хаадаг ч юм уу. Тиймэрхүү тэгээд би хөвчлэн юу яаж явдгийг шүү. TP тавьдгүй stop loss manage хийгээ явцдаг гэсэн. Нилээ явуулж агаад break even хийгээд за тэгээд нэг break even хийгээд авцсан юм чинь бол тэгээд яг нэг одоо томоохон хөдөлгөөн рүү гарахын тулд нилээд stop loss зохиулж агаад
ордог нөгөө нэг арилж байгаа барьж үлддэг болохоор чинь хаах тэр чинь хайрн тэгээд нэлээд томоохон угаасаа нэг за доод нэг 7800 pp тэр гэж одоо төлөвлөж орно шүү дээ. Тэгээд тэрийг авахын тулд ер нь юугаар л доовдохын доор нь стоп-лоссод байршуулж байгаа л яваад идэг. Одоо стоп-лосс очоод цогтлоо гэхэд доов эвдэрч байгаа нөө тренд нь жижигээр ч юм уу дунд цагаар ч юм уу эргэж байгааг л яаж байгаа да. Итгэж идэг болохоор. Зя 23:35 Энэ YouTube дорох юм болов? яах юм болов? Энэ вебинар YouTube дорох юм болов? Өмнөх нь ороагүйсэн. Харин тийм уг нь бичээд л байгаа юм байна. Орох баха. За энэ чинээс ялч юу саарлаа да. Хүчин. За энэ уналт хаа хүрхийг яа та харъя да. Одоо баг тэгч юм шүү. Юунууд нь өндөр гарч ирж тоо. Волюмуд ногоо. Махын хувьд энэ эсвинг хаяг хэрхэн тодорхойлдог. Одоо энэ таны зурсан энэ паттерн одоо дэшээ яваад байна шүү дээ, тийм. Тэгээд одоо ханалтын цэгийг та яаж тодорхойлоод сэл төлөвлөгөө гаргадаг юм? Тэгэл риск энтри хийн нэгвэл задрахаар нь ад энтриг хийн. Яг брейк аут энтри хийх амар дургу. Тэгж л орно доо. Одоо таавал хэлж шүү дээ нэг энэ арилжааны үндэс бол дов чорыг гэдэг. Тэгэхээр дов чоргийн хувьд одоо энэ чинь нэг хайр гэж явж байгаад лов тооцох хэрэгтэй тийм. Дав хэлчихэнд бол тэгэхээр та энэ одоо энэ юун дээр паттерн дээр хэрхэн тэр дов торыг хэрэгжүүлээд яг одоо ингээд лов тогтчлоо гэд ингээд ордгийг. За энэ дээр ч болохоор одоо euro pound USD чинь доллар энэ өсөлт ингээд зогсож байгааг илтгэж штэ. Одоо яг энэ дээр хэдүүлээ яг анх ярихтаа гэсэн за өснө. Энэ хүртэл ингээд өснө. Өсөөд буцаад дуннаа. Яг бол доллар энэ чухал гэсэн ёроонууд ягаад энийг яатсан байна гэд. Тэнгүүтээ эн чин дээш ингээ өсөө явж байгаа юм чин одоо нэг паттерн зорж л таарна. Одоо тэр паттернийг зураад нь штэ. Нэг гунхтаа нэлээд хүчтэй ингээд за өнөөдөртөө ингэж жаад би хэлсэн ш нэг маргааш өдрөөс ер нь уналтууд орж ирэх магадaltaй байна гэд. Яг паттерныг зурж байгаа л харанда. Одоо л эн чинь яг зөв юу өсөж байгаа байхгүй юу? За энэ юун дээр ингээд нэг цагийн график дээр тренд солигдож байгааг дов илэрхийлж байна. Тэгмүүд энэ чэнэс шорт пост нээх нөхцлүүдээ хүлээн тэр маань жуурав. Жижиг цагуудын ийм 15 ав дээр юу үсэх хэрэгтэй гэсэн үг. Одоо энэ бол 1 минутын ирэх бол хүчингүй нэг сэтэлсэн ч гэсэн буцаад ингээд орж морж ирэх байх. Дор хаяж ийм 15 дээр иймэрхүү юм хүлээж ижил орно гэсэн үг байхгүй юу?
Тэгэхээр одоо энэ дөнгөж хэрвээ одоо доошо задардаг паттерн зурж байгаа бол дөнгөж ихнийх нь тэгээд дахиад нэг иймэрхүү дээшээ задардаг жижиг паттернууд хоёр байх шаардлагатай. Тэгжиж яг за одоо сэл ер нь бүрдэж шүү, эхэлж шүү гэж харна гэсэн. Одоо ингэн гэсэн үг байхгүй нэг иймэрхүү юм. Үлэнэ гэсэн үг. Одоо дөнгөж ихнийх нь энэ паттерны тааз нь ёроол нь тодорхой болоогүй байна. Ер нь иймэрхүү юм. Бүглээж байгаа гэсэн. Яа энэ дээрс та янзын таазалж шүү. Сэтгэлэндээ энэ волюм юунуудыг ингээ харахаар чи юу байгаа юм? Энэ үний зя сүүлийн нэг хідвэ. Цаг 30 минут. 1 цаг 30 минут анх удаа волюм юу яаж байна? Улаарч байна. За тэгэхээр хэдүүлээ энэ ч нэ баг одоо энэ ингээд задлах нь яах нь тодорхойлно гэсэн үг. За буцааж яашлаа. За энэ чек нөө бай сэлүүд нь тэнцээд ийн. 5 минутын дараа шийдэгдэнэ. За тэгээд энэ хоёр тэнцэж байгаад ойролцоо байх юм бол бас нэг таам гаргаж болно. Юу гэхээр M15 дээрх дээшээ чиглэлийн хөдөлгөөн таарж ийн. Рейнж юм уу? Доошоо гэж харагдана гэсэн үг. За рейнжлэхдээ хэрвээ M15 дээр ирээд рейнжлэх юм бол үүсэх паттернаас хүлээх гэсэн үг. Рейнжилж байгаа гэрэд иймэрхүү үүсгээд ивэл бас эвгүй штэ энэ чинь дээш ингээд задраа авчирна гэсэн үг. Тэгэл харанда хүлээндээ ер нь хорогч чинь хүлээлт штэ. Ер нь амар нэг trading is simple but not easy. Амар энгийн. Тэгтээ амархан биш. Амар үнэн. Энэ чинь би нөө хэлээд идэв шүү. Хит зөрөгтэй байж болдгоо, хит аймхай байж болдгоо, хит яруу байж болохгүй, хит тайван байж болохгүй. Энэ бүхний чинь дандаа хамгийн эсрэг тесрэг хоёр зүйлсийг баланслуулна гэж яг трейдерийн юу гарч ирээд байгаа юм. Энэ мэргэжлийг одоо хэцүү болгож байгаа тэр юу гарч ирээд. Тэгээд хүлээж ийн гэд орж чадахгүй байгаа гэж болохгүй. Төвчээртэй байгаа гэд ширгэнэдэж болохгүй. За ер нь эн чинь нэлээ юу болоод ирж шүү. За энэ баг өсөлтүүд 1 минут дээрх өсөлтүүд эн чинь баг тааз болж байгаа юм шүү. Энийг харъя. Хэдүүлээ 5 минут хүлээнэ гэсэн. 5 минут гэхээр 5 кандл гаргаад тангалттай баг шийдчих юм байна л да. Минутанд биткойныг нэг яах талаар яриад. Эндээсээ гараа авчихар чинь түрүүн бол энийг гоё энэ гоё юунуудыг дээшээ таамаг гаргаад яачих байсан ч алдсан биш үү? Энийг дуусгах. Тий. Энийг харъя хэвэл. За энэ чэнэс ер нь нэлээд хардаа улаараа л ирж ин доошоо задрах энэ тааз болох л юу байна та цондонлуулаад энэ та. Зэрэг харчил. Яг миний арга барилаар бол яг волюм профайл бокон дээр мангар цэвэрхэн шалах. Одоо тэр том цагийн дэдлийн рейнжнийх нь Юуны импульсныг имерхүүл орж ирж байгаа юм байна. Тэгэд уян бас нэг юм уян хатан байхад хэцүү гэд өөрийнхөө зүтгээд байх нь бас хэцүү. Бас л эний чинь амар сайн баланслуулна. Гэхдээ энийг одоо дээш нь сэтлэх ёстой гэж
хэлж ярьжээвэл за бас л буруутна гэсэн үг. Тэр бол сайн трейдер биш. Их махыг энэ хөндлөн татсан зураас нь яг юу вэ? Энэ үү? Доотлих нь. Энэ үү? Доотлих нь. Наад чинь тий. Ань чин энэ юуг Таац. тий энэ ч сайн тааз тэгээд энэ тааз чинь түрүүн гоё гарч ирээд pull back хийгээд тийш явж байгаа байхгүй юу? Тэгвэл тэр одоо ингээд 1 2 3 гэж тооцсон байна. Та энд хэрвээ арилжаанд орох байсан уу? Орно шүү дээ. Доошоо юу? Үгүй. Эхнийх нь нөгөө 1 2 3 гэд тооцсон шүү дээ тий. Энэ үү? Таац гэд. Тий тэрэн дээр тий. Шорт орох байсан уу гэж юу? Тий. Орно. Ямар баталгаагаар? Чин доо вивдэд яг эн чин за ингэж байгаа тайлбарлаад үгүй. Эднэр Аггүй энэ чи ягаад ч орохгүй. Орох юм бэ? Ийм паттерн дунд явж байхад орохгүй л тий шорт. Одоо л харин том шортаа хүлээж ийн гэсэн үг. Энэгээр. Эндгээр ч ороход ивгүй л дээ. Яаж ч орох вэ? Үгүй би ингэх байсан. Энэчнээс шортлоод энэ хаах байсан гэх юм. Энэ хэцүү хэцүү. Яг ингээд ийм 15 дээр чи ийм паттерн явж байхад чинь дээшээ задардаг паттерн явж байхад эднэр чинь яатчгүй шортол үнэхээр ийгүү. Яг би зөв ингээд ногооноор тэмдэглээд 3 удаа шалгуулсан болохоор их хүчтэй резистенс гэж бодох юм болов уу гэж бодохгүй юу? Хэдүүлээ чи ингэж эхэлсэн шүү дээ. Хэдүүлээ чи ингэж эхэлсэн шүү. Ингэж эхэлсэн. Одоо яг өнөөдрийн вебинар энэ байгаагүй. За ингээд дээшээ нэг засвар орж ирээд энэ ч эрхвч нэг сайн таазууд багам засвар орж ирээд тэгээд дээшээ задарнаа. Энд одоо бити хууртаж шорт хийгэрээ гэдэг зүйлсүүд ярьсан баггүй юм. Тэр шалтгаан нь M15 дээрх том юунууд ногоон volume тэгээд энэ bearish pattern игжил тайлбарсан гэсэн үг. Тэгэхгүй болвол шууд энэ дээрээс ч ингээ харахаар жижиг цаг дээр тавьчих ингээ харахаар нөгөө бусад цагуудаа тоохгүй байвал ийм алдаа гаргаж болно шүү. Энд чинь дээшээ задрах чи шүү, сэтлэх чи шүү гэж тайлбарсан баггүй юу? Ирмахын хувьд энэ price action дээр баталгаа авахдаа зөвхөн таны тэмдэглэсэн цэг дээр доор нь биеэрээ хаагдвал тэгээд сэтэлгүй байна л гэж үзэх үү? Миний юу алгуулсан. Яг сүүлээ. Одоо таач ингэж зурсан байгаа. За сүүлийн ногооныг ирээгүй байна гэж бодъё. Тэгвэл дэчгээ weak татаад доор нь биеэрээ хаагдвал та доошоо гэж үзэх үү? Энийг үү? Энд үү? 3 удаа таац шалгасан шүү дээ, тий? За энэ. За 3 дахь нь 3 дахь нь ч ер нь 2 дахь нь ч энэ хүчтэй таацыг биеэрээ бодигараа биш weak-ээрээ сэтлээд энэ төвшний доор бодигараа хаагдвал та доошоо гэж үзэх үү? Тэгнь энэ ч бол доошоо л яаж урдныхаа лаануудыг хангалттай идэж угаал явцсан байна. Сэтлээд хагдчихвал та юу гэж бодох вэ? Сэтлээ хагчвал тэгээд сэтэрчлээ л гэж харна да тийш. За гэхдээ одоо юу байгаа штэ. Одоо түрүү нэг залуу ярьж ирсэн да. За энэ нэг хүчтэй тааз байна. Энийшээ сэтлээ гарцсан байгааз. Гэхдээ ингээд доошоо задардаг паттерн үүссэн байхад бас энийг сэтэлчлээ буцаад ингээд ороод ирэх магадлал айгу өндөр байдаг. Тэгэхээр бас юу үнийг хүчтэй одоо эргүүлээд шал болно гэхэд хэцүү л дээ. Гэхдээ энэ чинь импульс нэр царим утаа гамаа. Шал болцохоор ийм импульс. За бүр ингэж аавна гэвэл боллоо доо. Арай чи энэ
паттерны ийм байх юм болов уу? Гайхалтай. За тамаг шинжлэгцсэн. Энэ паттерн ч ажиллахгүй. Энэ одоо ингээд учиргүй ингээд доош нь явуулахгүй. Ер нь ингээд энэ хавцаанаа л ер нь ингээ хамаг юмнуудыг ингээд дээш нь доош нэвдээл байхаар болчлоо одоо. За ингэж жагаад энэчнээс рейнж орж ирэх нь гэсэн үг. Тэгмэр одоо ингэж байгаа шүү дээ. Энэчнээс рейнж орж ирэх нь волюм ч угаасаа тэгж илэрхийлж байна. Хажуугийн чиглэл явнаа гэдгийг илэрхийлж байна. Тэгэнгүүт чинь одоо энийг задрангуут хэдүүл одоо энийг зураагүй л дээ. Энийг зураагүй. Зөвхөн ингээ хүлээж байгаа. Ингээ хүлээж байгаа бол энэ ч амар аюултай байхгүй юу? За сайхан сэтгэлээр нь шорт орно гэд. Тэгвэл эн чинь тийм амар юу сигнал болж чадахгүй гэсэн үг. Яг шорт ордог нөхцөл байдал биш ээ. Ингээд рейнжлээд цаж баг орж морж ирээд нэг иймэрхүү юмнууд болох байх та. Doing that, of course, 23 seconds is going to go by like this. But if you know exactly. Манайханд ямар тамаг байна? За волюм ингэсэн байна. Уналт орж ирнэ л гэсэн тамагтай. Good. Уналт орж ин. За одоо хэдүүл ингээ уналтын зогсохын тамаглая. За яг одоо энэчнээс ингээ буцнаа гэд. Зүн бол хэдүүл ингэсэн шүү дээ. Яг энэ өсвүүд энэ явж хахтан. За одоо энэ уналт. За энэ доошоо хүрхгүйгээр дээшээ гарч ирэх магадaltaй гэд. За энэ ч сая бол яг яалчгүй буруу тамаа гаргасан дээш нь задарна гэд. Одоо бол уналт дахиад цаашаа ингээд уналтууд орж ирнэ. За тэр уналт нь хаана биш. За яг одоо ер нь уналт нь ханчлаа. Засвар юм уу өсөж эхлэн гэдгээ волюм харж хаад хэдүүл ярилцсан. Ер нь нэг 15 гаргаал нэг 3 4 нь л зөв яваад хахад тэгээд мөнгөнийхөө менежментээр юу болоод идэв штэ. Яг мөнгөний менежментийг л яа энэчнээс уналт саарж ин да. Одоо яг тиймэрхүү нэг заваа юм үүснэ л дээ. Юу яахгүй. Яг тэр чигт амар хүчтэй унахчгүй. Яг тиймэрхүү юу зөндөө байд юм ингээ хүчтэй унахчгүй, хүчтэй өсөхчгүй гаргацсан байгаа паттерн эдрийг ингээ сэглээл ингээд тэгж яагаад нэг мэдхэд тэр нь нөгөө замрааг хөдлөөдсэн чи өөрөө нэг паттерн үүсгээ авчихдээ. Харин нөгөө том цагаараа нөгөө хилтний шолдер үүссэн байгаа. Тэгээд урт хугацаанд бол унахад л төлөвтэй байх шиг байна. Тий. Унаа. Угаасаа энэ ч зөндөө дов байгаа шүү дээ. Тэгээд энэ нэг лайн дээр ер нь сая тэгсэн юм байна шүү дээ. Мөр толгой. Тэгээд нэг лайн дээр чинь ирээд pullback хийчихэд ингэж байгаа юм биш шүү дээ. Нэг дахиад жоох рейнжилж байгаа л хүчтэй дахиад л оош унахаар л юм байна л та. За өнөөдрийн хийсэн юмнууд таамагуд хэдүүлээ ярилцъя. За дээшээ
Хэдэн там гаргасан? 1 2 дээш нь сэтгэн гэдэг 3. За энэ ч энэ үсэл зогссон 4. За энэ доошоо ийшээ орохгүй ингээд 5. За ингээд дээш нь сэтгэн гэсэн 6. 6 там гаргаад нэг 2 нь буруу байна. Би юу яаж орой нэг 12-оос өмнө гэртээ ирвэл яг ингээд жижиг цаг тавьж агаад одоо өнөөдрийн кейс чинь бол нэг ийм гол юу нь болохоор за энэ таазад ингэж яахгүй шүү ингээд бусад цагийн хамаарлуудаа харж байгаа зүр ингээд сэтгэлхнээ итэр гэдэг юугаа гаргаад яачиж байгаа. Айгу олон өнөөдөр хичээлийн гол төлхөр нь олон зүйлээс ингээд юу аваа, баталгаажилт аваа гэдэг юм болж байгаа. За волюметрийг харж агаад энэ паттернуудыг харж агаад ингээ гаргалаа. За дахиад маргааш ч юм уу нөгөөдөр юу байвал би нэг гэртээ ирвэл дахиад нэг шал өөр нөхцөл байдал байгаа шүү дээ. Хэдүүлээ нэг иймэрхүү маягаар нэг хідэн сар яваад яачвал нэлээд олон жишээнүүдийг одоо ирээдүйд таарж болох олон жишээнүүдийг яг бодит чартн дээр нь лайваар баримжаа авдаг болчихно байх та. Тэгээ гой санаа. Харин тийм. Гүү бол ингээд за нэг ийм таамаг байна гэчээд яхаар хүмүүс бас нэг сайн яахгүй байгаа хаа. Яг ингээд бодитоор ингээд алдаж оноод юун дээр нь тушаа үзчихэр хамаагүй өгөөчтэй наадцтай болох байх. Одоо өнөөдөр нэг вебинарыг ялаа шүү, өндөрлөө шүү.